За эрдэстэй холбоотой асуудал дээр бол та нар бас дөрвтэй арга хэмжээ гэхгүй бол яг одоо саяны хариултаас бол үнэхээр тутмаг байна. Ер нь бол хүмүүрл санал авах их байгаа. Гэхдээ үүрэг гэдэг юм одоо байлгах ёстой. Тийм учраас энэ олон нийт рүү хандсан энэ арга хэмжээнүүдийг сонгуулийн ерөнхий ороо бол байнга зохион байгуулмаар байна. Ийм арга хэмжээ ийхгүйгээс болж хүмүүс те энэ төрөө яг барьж чадж гинэ үгүй юу те. Тэгээ энэний цаана ямар одоо энэ бодлоо гарч байна, ямар байдлаар одоо бас энэ сонгуульд өрсөлдөж байгаа, оролцож байгаа энэ хүмүүс сэтгэл ханамж одоо маш муу байна гэдэг чинь одоо энэтэй холбоотой асуудал байгаа шүү дээ. Ийм сургалт судалгаануудыг байнга явуулж юмар байна. За миний зүгээс бол тэр хармашаанд итгэхгүй асуудал дээр бол үнэхээр бидний хувьд бол бас шинэ дэвшил технологи бол нэвтрүүлж чадсан нь бол сайшаалтай. Гэхдээ энэс цааш одоо бид нар ямар одоо бас өөр шинэ одоо технологиудыг хэрэгжүүлэх шаардлагатай вэ? Жишээ нь одоо энэ саналыг захимаар авдаг байх нь зөв үү? За хоёр нийтвч хариулъя. За одоо урт насны нийтвч хариулж, ээжл хариулж. Дөрөв. За өнөөдрийн үйлчилж байгаа хууль тогтоомдын хүрээнд ашиглаж байгаа сонгуулийн автоматжуулсан систем бол технологийн хувьд бол болцоотой, илүү одоо хяналт авахын болцоотой технологи гэж би үзэж байгаа. За ер нь бол энэ улс орнуудын сонгууль зохион байгуулж байгаа үйл явц хэдийгээр дэлхийн ертөнц дижиталчлал руу шилжиж байгаа боловч энэ дижиталчлах үйл явцын нөгөө талд нь эрсдлүүд байгаа мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах, мэдээллийг одоо төрийн мэдээллийн нууцлыг хадгалах энэ түвшний асуудлууд байгаа учраас өнөөдрийн түвшиндээ бол бид нар энэ технологи ашиглаад сонгуулийн зохион байгуулалт явахд бол болцоотой гэж ингэж би хувийн хувьд бол бодд юм аа. За нэгмар нийтвч хариулъя. За мэдээж сонгуулийн автоматжуулсан системийг бол Монгол улс бол 2012 оноос хойш хэрэглээд өнөөдрийн хүртэл бол энэхүү системээр гарсан дүн болон хяналтын тоол. За дөрөв номер микрофон. Сонгуулийн автоматжуулсан системийн одоо дүн болон хяналтын тоолгуудаар бол зөржүүлсэн юм тохиолдол бол байхгүй байгаа. Тийм учраас энэ одоо автомат одоо системийн одоо үр дүн бол цаг хугацаа хэмнэсэн ингээд сонгуулийн урьдчилсан дүнгууд гаргахад бол чухал алхам болсон. Хэдийгээр мэдээллийн технологи ашиглан улс орнууд бас бүх нийтийн оролцоог хангахын тулд одоо бас захимаар санал өгөх туршилтыг бас хийж байгаа юм бол бас мэдээлэл байдаг. Гэхдээ энэ асуудлыг бол бид бүхэн Монгол улсын хувьд бол өнөөдөр захин засаг дижитал шилжилтийн өнөөгийн цаг үетэйгээ уламжилж одоо уялдуулж нэлээд олон талаас нь судалж үндэсний үндсэн дээр энэ асуудлыг бол шийдэх ёстой гэж үзэж байгаа. Захин технологийн цаана одоо тэр хүн маань аюулгүй байдлаа хангаж саналаа өгч чадаж гэнэ үү? Эсвэл бусдын дарамт шахалтанд эсвэл одоо янз бүрийн одоо дэмжлэг тусалцаа авсны үндсэн дээр саналаа өгч гэнэ үү гэдгийг ямар байдлаар нь хянах уу? Тэр технологийн нөхцөл байдал нь бүрдэж үү? За хоёрдугаарт саналаа хэнд өгсөн нууц байх ёстой.